байна. Сото юм уу эсвэл Сакамото гэж болно. За тэгээд өндөр хоом бичлэгтэр дээр нь үлээд онцгой явуулсан мартчихлаа. За тэгээд өндөр хоом бичлэгт тавтамжлаа. За одоо шөнийн 4 цаг 22 минут болж байна. Миний түрүүнээс бэлтэх гэж зовсон болохоор эхнээс нь бараг мартаж эхэлж ах шиг байна. Дээрээс нь миний хоолой жоохон арааж ах шиг эхэлж ах. За эцсийн эхлэхэд бороо маш ирүүнээр орж байгаа харагдана. Тэгэхэд нээлээ нэг юу тийм тэмдгүүд штэ тэр нь харагдана. Тэгэхэд тэр ээлээ айлш хийд юм уу? Тэгээд тэнд нэг хар нөмрөхтэй ингээд хүн очно. Тэгээ харахад ер нь бол аян цахиж ер нь болохгүй гэл тэмдэглэж ах шиг байна. Хүмүүс тэр хүн лөө дайран гайхав. Хүмүүс энэс ихэд л. Тэгэхэд нэг хүн тэр ирчихлээ нэрхүү сэлэмч ирчихлээ түүнийг ал гэв. Хүмүүс тэр хүн лөө дайрахад сэлэмчин ганцхан цовчлтаар бүгдийг зүйл тосгов. Тэр юу ч болоогүй юм хэд байв. Зөвхөн ганцхан сэлэм далалтаар 10-20 хүн алж байв. Сэлэмчний ардаас нэгэн галзан драк сэлэм юм уу жаад мэдэхгүй. Тэгэхээр чамайг барьцаглаа навш минь гэн сорвтой тэг галзан гай тэг ардаас нь сэлэм далахад манай сэлэмчин зүгээр зогсож тэрийг энгийн байдлаар зүйл тосгов. Тэгэхэд халзаак яаж ард байгаа юм бэ гэн асуув. Тэгэж энэ борооны асууж дууссан. Эцсийн солигдоход хүмүүсийн цогцсууд газар тэр байв. Сэлэмчин нэгийг ч гайхсангүй. Эцсийн солигдоход нэгэн настай хүн эмгэн юм уу мэддэхгүй заяа. Ингээд сэлэмнийхээ хажуу суудсан цагаан өнгийн могой хэлбэртэй хийтэй тийм отоку гэх юм уу та юу вэ? За тэгээд өмсөж байна. Тэгээд ер нь ингээд эмгэн бололтой. Эхнээс акула мартаж эхэлж байна. За тэгээ энэ юм их яжлалтай нэ. Бараг л чи ороод ирвүү гэсэн маягтай л байв. Тэр хоёрын харахад хоёулаа маастай зэрэгэлтэй. Тэгэд юм. Тэгэхээр чи тэр алдарт нэргүй сэлэмч нүү гэн. Тэгэхэд сэлэм хар нөмрөх сэлэмч юу ч дурсан. Харин хөгшин хэрв чи шударга ясны сэлэмчин юм бол яагаад царайгаа ингэж амар нуунав гэж асуув. Тэгэхэд учир нь би биш болохоор гэн хэлв. Тэгэхэд чи шударга ёсны сэлэмчин биш ээ. Тэгвэл чи яг эсрэг талын сект үүдийн агнаад байгаа юм байна. Гэхэд
Сэлэм манай хаар сэлэмч би биш гэн хэлв. Шүтүүрөөсний сэлэмчин гэн хэлэхэд манай тэр хээ тэгэхээр чи тэдний мэхэлсэн юм байна гэн яжлалтай нэг. Манай гол дүрийн залуу би хэнийг ч мэхлээгүй зүгээр л тэд өөртөө итгэхийг хүссэн зүйлдээ итгэсэн төдийг нь хэлв. Тэгэхэд настан үнэхээр сонирхолтой хүн юм аа чигэн сэлэмлүүгээ гараа ортуулан маш их аавраа мэдрв. Ер нь аавраа гэх юм уу юу энэ тэгэхэд би тий одоо өгсөн ч надад ямар ч харамсах зүйл алган гол дүрийн залуутай тулдав. Хүрээ дээр хэдий чи нэргүй сэлэмч мөн ч бай үгүй ч бай. Би эцсийн намайг алахаар энд ирсэн бицтэйг нь маш яжлалтай ямар яжлал гэдэг зэм үнэ. Тэгэхэд ард нь нөгөө тугдаар нь байсан тэр могон хийтэй зүйл нь энэ тэргээр нь бийг нь оров. Тэд манай хар номогтон шууд сэлмэд лав. Тэр хоёр нэг лугаа харан яг л юу гэдэг вэ? Борооны туслалаас гол тэр хоёр толдож эхлэв. Тэр хоёр өөрийнхөө хэн өгөх нь хамаагүй юучлээ. Хад манай хүний нүур ил тод гарч байна. Манай хүн нүүрэндээ галзууны нийслэл тодруулсан улаануудаар гарын цус болсон сэлмэн цус болсон хүн харагдав. За тэгээд энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа. Парт 2-ыг нь оруулнаа. Баяртай.